Сайн байцгаана уу охины ордныхоо 2025 оны 3 дугаар сарын охины ордныхны хувьд ажил мэргэжил хувийн амьдралдаа шинжилэлт өөрчлөлт хийх таатай сар байх болно. Таны карьерийн төлөвлөгөө мэргэжлийн зорилтууд амжилттай биелэх бөгөөд зөв хамтран ажиллагсад болон багийг бүрдүүлэх нь таны амжилтын нууц зэвсэг байх болно. Бүтээлч төслүүдтэй холбогдож өөрт хэрэгтэй хүмүүсийг өөрийн мэдлэгөө татах боломжтой. Нэмэлт орлого олох болон санхүүгийн тал дээр сонирхолтой боломжууд гарч ирнэ. 2025 оны 3 дугаар сард охины ордныхны хувьд харилцаа холбоо хайр дурлалын талбарт эерэг өөрчлөлтүүд ажиглагдана. Сугар гариг загсны орд руу шилжих хөдөлгөөн хийх тул бүхий л харилцаа холбоот нь таатай байж болж эхэлнэ. Тухайлбал гэр бүлийн харилцаа халуун дотн болж өр хүүхдтэйгээ харилцаа зөв сайхан болж ирэх бөгөөд энэ энерги идэвхтэй байх болно. Ганц бие охины ордныхны хувьд шинэ хүнтэй уулзах болзох өндөр магадaltaй. Сарын дунд үед бүтэн сар мэлхий ордод гарснаар хийж буй ажилт нь үр өгөөжөө өгч эхэлнэ. 3 дугаар сарын 19-нд нар Хумхи орд руу шилжих хөдөлгөөн хийснээр ажил амьдралдаа илүү нухацтай хандаж тулгамдж буй асуудлуудтайгаа нүүр тулах шаардлагатай болно. Иймд аливаа ажлыг хойш тавилгүйгээр дор бүрэн шийдвэрлэх хэрэгтэй гэдгийг санаарай. Сарын сүүлээр нарийн төлөвлөгөөтэй асуудлуудыг гарц гаргалгаа олдож бүхий л зүйлс эмгцэгцтэй болно. Энэ сард эрүүл мэндэд анхаарал хандуулж амралт ажлынхаа тэнцвэрийг хадгалах нь чухлаа. Аливаа ажлыг төлөвлөж эмгцэгцтэй хандах нь таны илүү үр өгөөжтэй амжилттай байхад туслана. Мөн шин мэдлэг, ур чадвар эзэмших цаг гаргаж өөрийгөө хөгжүүлэх боломжийг ашиглаарай. Та лайк, subscribe дараад бусдад түгээгээрэй. Сайхан сэтгэлийн комент бичиж үлдээж байгаарай. Баярлалаа.